Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр Python програмчлалын хэлэн дээр eager тэнцүү 2x нэмэх нь 4-ийг үржих нь a-ийн x зэрэгтэй тэгшгэлийг хэрхэн бодох талаар тайлбар орё. За энэхүү тэгшгэлийг бодохын тулд бид нар гараас ax гэсэн хоёр хувьсгчийг бүхэл тоон хэлбэрээр зааж хэрэгтэй. За ингийн тулд x тэнцүү int x нь бүхэл тоон хэлбэрээр зарлаж өгөөд input гэсэн функцийг бичгүүн. За ингэснээр x-ийн хувьсгчийг гараас буюу компьютерийн гараас бүхэл тоон хэлбэрээр оруулах боломжтой болж байна. За дараа нь a хувьсгчийг гараас бүхэл тоон хэлбэрээр оруулахын тулд a тэнцүү int гээд бүхэл тоон хэлбэрээр зарлаж өгөөд бөөрөнхий хаалтан дотор нь input гэсэн функцийг бичгүнэ. За үүнийхэн дараагаар одоо бид нар үндсэн тэгшгэлээ бичиж өгнө. eager тэнцүү 2-ыг үржих нь x. За нэмэх нь 4-ийг үржих нь. За одоо 4-ийг үржихдээ бид нэр зэрэг ашиглаж байгаа учраас Python програмчлалын хэлэн дээр power буюу одоо pov гэсэн зэрэг олдог функц байгаа. Энэ функцийн хамгийн ихэнд тухайн зэргийнхаа суурийг оруулж өгдөг. Жишээлбэл a-ийн зэргийг олгож байгаа учраас a бичгэн. За зэрэг нь x учраас дараа нь таслын дараа x оруулж өгнө. За ингэснээр a-ийн x зэргийг pov функцаар оруулах боломжтой болж байгаа юм байна. Одоо харин дэлгэцэнд хэвж харуулъя. Print y гэдэг. Одоо програм ажиллуулж үзсгэе. Run зүрхрүү дараад гараас x-ийн утгыг оруулна. За x-ийн утгыг 3-ыг, за a-ийн утгыг 6-ыг оруулъя. За ингээд нэгдсэн үр дүн 870 гэсэн үр дүн гарсан байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Сувга subscribe хийж дагаарай.